Хөрс ирүүл бол хүнс ирүүл, хүнс ирүүл бол хүн ирүүл. Үндэсний үйлдвэрүүдээр бол урд нь гэж ерөнхийлөгч явж ирсэн юм тохиолдол бол ховрлоо. Улсын дэмжлэггүйгээр, улсын бодлогогүйгээр явахгүй гэдэг нь ойлгомжтой. Ерөнхийлөгч маань одоо төрийн бодлоготой аж ахуйн нэгжүүдэд дэмжсэн, үйлдвэрээ дэмжсэн ийм сайхан бодлого гаргаж бид бүхнийг одоо анхаарч хийж байгаад үнэхээр баяртай байна. Бид нар бас урам өгч байна. Олон жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаад явж байгаа энэ үйл явдлыг бол миний бие хөндлөнгөөс ажиглаж харж байсан бол өнөөдөр үндэсний хөдөлгөөний оролцогч болоод манай үйлдвэрээр зочилж байгаа нь маш их таалантай байна. 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж цаашлаад экспортлогч улс болох зорилготой хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг түлхүү дэмжиж байгаа бөгөөд Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх холбогдох албан тушаалтнуудын хамт 43 дахь үйлдвэртэй ажиллалаа. Тэгээ та бүхний энэ сайхан хөтөлбөрийн үр шимээр та бүхний энэ сайхан одоо хийж бүтээж байгаа хоол хүнсээр Монголын ард түмэн хооллож ундалж амьдарч байгаа. Энэ хүнс гэдэг бол хүний хамгийн анхдагч хэрэгцээ. Тийм учраас Монгол улс бол одоо өөрсдөө хүнсний хэрэгцээг дотооддоо хангадаг ийм үйлдвэрлэгч улс болъё гэсэн ийм зорилт дэвшүүлсэн. Амт чанарын мандаа болсон дотоодын жимсгнээр 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 80 гаруй хүнийг ажлын байраар хангаж буй үндэсний үйлдвэрлэгч Эйден компани хүнсний хувьсгалыг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Бид нэр өнгөрсөн жил хагас хугацаанд манай компанийн хувьд бүтээгдэхүүнийхээ үнийг бол огт нэмээгүй. Яг гэвэл Монголоос түүхийд бид нар татаж төвлөрүүлж Монгол түүхий дээр хийж байгаа учраас энэ давуу тал болж байгаа. За мэдээж хүнсний үйлдвэрүүдэд тулгамж байгаа хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ гэхээр нөгөө урт хугацаатай богино үеийн санхүүжилт байдаг тийм. Энэ асуудлыг бол ерөнхийлөгчийн хүнсний хувьсгалын хүрээнд бол шийдсэн байгаа. Бид нар бол банктайгаа яриад үйл ажиллагаа маань явж байна. Хэрэглэгчийн санаачлагаар хүнсний аюулгүй байдал, хүнсний хувьсгал гэсэн хөдөлгөөнийг өрнүүлж ажиллаж байгаад бол хүнс үйлдвэрлэгч хүний хувьд бол нэлээд сэтгэл ханамжтай. Тэгээд дээрэс нь төстэй ингэж оролцож явж байгаа. За манай байгууллагын хувьд болохоор ISO 9001 2015, ISO 22018 стандартыг одоо үйл ажиллагаанд дээр нэвтрүүлээд ингээ 3-4 жил баталгаачлалтанд ороод ингээ явж байгаа. Яг байгальд онгон нагшин байгаад ургасан ямар нэгэн тийм хүний гараар тарьсан ямар нэгэн бордоо хийгээд ба тийм аа. Тим жимсээ ингэж боловсруулж байгаагаас онцлог юм аа. Тэгэхээр манай болохоор нэрс, анс гэсэн бүсгэл аймагаас 2 төрлийн жимсээ ингэж бэлтгэн хийдэг байгаа. Монголын хүний эрүүл мэндэд өндөр ач холбогдолтой чанартай бяцлагаар дотоодын хэрэглээг хангадаг болохын төлөө нэгдэж буй Монголын мэргэжсэн бяцлаг үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүд хүнсний хувьсгалд нэгдлээ. 1994 оноос эхлээд олон одоо бэрхшээлийг давсаар байгаад 6-7 аж ахуйн нэгж үлдээд одоо бол нэг жилдээ бол бид нэг 150 кг 150-аас 200 тонн бяцлаг үйлдвэрлэж байна. Импортлж байгаа бяцлагын тол 3,000. Энэ тоо бид нар юу гэж бид нар юу дутагдаж байна? Бид нар бол хүчин чадал дутагдаж байна.
Энэ салбарыг бол хөгжүүлэх боломж нь байна. Одоо нөхцөл нь байна, газар ус нь байна, мал нь байна, сүү нь байна, хүмүүс нь байна. Салбар нь ингээд шинээр үүсээд эхэлж байна. Тэгэхээр энэ дээр бол цаашаа явхад бол улсын дэмжлэггүйгээр, улсын бодлогогүйгээр явахгүй гэдэг нь ойлгомжтой. Тэр өөрсдийнхөө хийж чаддаг зүйлийг улам сайжруулах, хийж чаддаггүй импортын бараатай өрсөлдөж байгаа ийм бүтээгдэхүүнүүдийг илүү дэмжих тэр хүрээнд бид нар одоо хамтдаа хүнсний хувьсгалыг хийж чадна. Хүнсний хувьсгал гэдэг нь дор бол одоо нэгдүгээр хүнсний хангамж, хоёрдугаар хүнсний аюулгүй байдлаа бид шийдэх ёстой тийм ээ. Тэгэхээр өнөөдөр одоо энэ хүрээнд ажлууд нэлээд эрчимтэй явагдаж байна. Хүнсний одоо хувьсгалын хүрээнд дотооддоо одоо 100% одоо хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энэ зорилтуудаа хангах зорилгоор ажиллаж байна. За мөн мэргэжлийн холбоотойгоо цаг үеийн стандартыг хангах, за ISO-д нэвтрэх, за мөн одоо мэдээлэлүүд өгөх, сурвалж зөвлөгөөнүүдийг зохион байгуулах зэрэг энэ ажлууд бол ингээд шат шатандаа хийгдээд ингээд хамтраад ажиллаад явж байна. Бэлтгэлийг цаашдаа өшөө гоё чанартай сайхан болгож хийхин тулд яах ёстой вэ гэдэг. Бид бас лаборатори шинжилгээ одоо энэ тийм газар бол их хэмжээтэй хэрэгтэй байх юм. Энэ дэдгэр өдрүүдээр сарлгийн болон үнэний ямааны сүүгээр бэлтгэл авч үйлдвэрлэлээ явуулдаг. За Өвөрхангай аймагт болохоор сарлгийн ямааны сүү авдаг. За энэ болохоор Архангай аймагт болохоор дан сарлгийн сүүгээр хийдэг байгаа. Энэ Сэлэнгэ аймагт болохоор дандаа үнэний сүүгээр хийдэг байгаа. Тухайн газрын малчтаасаа сүүгээ авч бэлтгэл хийдэг. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үн цэнийг нэмэгдүүлж буй Мон левел шошгоны үйлдвэрийн хамт олонд Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх 20 жилийн өн баярын мэндийг хүргэлээ. Үндэсний хувьсгал энэ үндэсний хөдөлгөөнд манайх оролцох нэг үндсэн гол шалтгаан нь юу гэхээр нэг талдаа хэвлэх үйлдвэр юм шиг мөртлөө нөгөө талдаа манай үйлдвэрлэл явуулж байгаа нийт хүнсний бүтээгдэхүүнүүд одоо ингээд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний бараг одоо 94-5% нь манайх шошгыг нийлүүлж байгаа. Тэгээ энэ утгаараа яалтч байхгүй хүнсний үйлдвэрлэгчтэй манай үйлдвэр салшгүй холбоотой. Энэ утгаараа тэгээд бид нар энэ хүнсний хувьсгал, хүнсний хөдөлгөөнд нэг оролцогч болоод ажиллаж байна. За манай үйлдвэр нь 2005 онд байгуулагдсан. Монголдо анхдагч шошгоны үйлдвэр байгаа. Бүтээгдэхүүнээ нэр төрлийг боловсруулах зорилготой байгаа. Бид нар ерөнхийдөө бүх потенциалаараа ажиллаж чадвал нэг их 80 орчим төгрөгийн зээлийн батлан даалт гаргах боломжтой байгаа. Нэг 3600 бол ажил нэгждэг. Тийм учраас одоо хөтөлбөрөөр дөнгөж хэрэгжээд эхлээд явж байна. Тийм учраас бид ч арилжааны банкуудтай ажилласан маш сайн одоо ойлголцоо шахаад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг удаа юм уу нэг жилийн дотор одоо ингээд хийх одоо ажил биш. Цаашлаа бид нар бол үргэлжлээд ойрын одоо 4-5 жилдээ бол одоо өргөн иргэлийн 19 нэр төрлийн бараагаа одоо 100% хангадаг болохын тулд бодлогын хувьд, санхүүжилтийн хувьд, татварын хувьд, гайлын татвар тарифын хувьд гэх мэтчлэн сангийн яамны зүгээс одоо шаардлагадах бүх бодлогын одоо зохицуултуудын ажил дээр бол бид нар анхаарч ажиллахаар бол ажиллаж байна. Мон левел шошго баглаа буудлын хэвлэлийн компани. Монголын ноос ноолорон бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулж, өөрийгөө эрхэмлдэг хэрэглэгч бүрийг чимж буй Хамбогд Кашмирын брендинг удирдлагууд хүнсний хувьсгалыг цар хүрээгээ тэлэх боломж гэж харж байна. Маш их баяртай байна. Өнөөдөр одоо манай үйлдвэрээр ирсэнд одоо цаашдууд одоо үндэсний үйлдвэрлэлд дэмжсэн, хүнсний үйлдвэр болон аж үйлдвэрээр дэмжсэн бодлогыг маш ихээр гаргаасай тий. Бид бүхэн бол одоо улстай маш их валютыг бий болгож экспорт хийдэг компанийн хувьд олон зуун ажилчинтай, эмэгтэй ажилчинтай
компани хувьд бол одоо ерөнхийлөгч маань ингээд анхааралтай авч аж ахуйн нэгжүүдийн одоо ингэж бас тусал дэмжиж төрийн бодлогодоо суулгаж өгч байгаад маш их баяртай байна. Ер нь бол аж үйлдвэр хөгжиж улс орны эдийн засаг доктортой баталгаатай байх юм байна. Энэ бодлогыг дэмжиж явж байгаад манай үйлдвэрийн зүгээс маш их талархалтай хандж байна. За манай компанийн хувьд бол онцлог гэх юм бол малын түүхийд бүтээгдэхүүн гэдэг бол шахав гэдэгшгүй жил бүр нөхөгдөөд өсөн дэмжүүлдэг ийм баялаг. Тэгээ энэ байдлаараа бол бид нэр бол ямар нэгэн улсын түүхийд бэлтгэлийн бааз бус. Ер нь бол өөрсдөө эцсийн бүтээгдэхүүн болгон нэмэн хүртэх шингээж дэлхийн зах зээл Монгол ноолор буюу энэ цагаан алтайгаа дэлхийн брэнд болгож дэлхийд Монгол ноолор тоглогч нь бол дэлхийд өрсөлдөхөж тэрнийхээ хэмжээгээр нэмэн хүртэх шингээсэн олон төрлийн эдийн засгийн өсөлт валютын нөөц энэ экспорт нэмэгдэхээр тэрийг дагаад малчид анхан шат руугаа ер нь бол ийм үйлдвэрүүдийн эдийн засаг малчтын орлого доктортой болох ийм онцлог талтай байгаа манай зал. Манай үйлдвэрлэл нэгдснээр бол дэлхийд бол дэлхийн 10 гаруй оронд бол экспортлолт бүтээгдэхүүн экспортлдог. Дотооддоо 11 хөдөө орон нутаг болон Улаанбаатартай 6 салбар, бусад 5 салбар нь бол хөдөө орон нутагт нэгдсэн байгаа. Ер нь дотооддоо бид нар бүхий л үйлдвэрлэлээ явуулж ид дараа нэг ямар нэг эрсдэл гарлаа гэхэд бол бид нар бол одоо эрсдэлд орохгүйгээр одоо сайхан амьдрахын болцоо боломж байж байна. Тийм учраас цаашдаа бид хувцас өөрөө ойдог болмоор байна. Ялангуяа энэ ойдлын салбарыг одоо тодорхой хэмжээгээр дэмжих, ноолуурын салбарыг бас дэмжих, хүнсний салбарыг дэмжих, за мөн аж үйлдвэрийн паркуудаа бас яаралтай байгуулж нэг доор одоо тийм кластер цогц хэлбэрээр нь одоо хөгжүүлэх ийм бодлогыг бас одоо баримтлаад ирж байна. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд арилжааны 10 банк жилийн 3-5% хүүтэй 3-5 жилийн хугацаатай нийт 1 их 80 төгрөг хүртэл төгрөгийн зээл олгохоор аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч судалж байна. Барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд зээлийн батлан даалтын сан зээлийнх нь 60 хүртэл хувьд баталгаа гаргах юм. Үүнээс гадна хүнс хөдөө аж ахуйн гаралтай түүхийд боловсруулах зориулалттай тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 хүртэл галын албан татвараас чөлөөснө нь хөдөө аж ахуйн салбарт маш том дэмжлэг болж буйг үйлдвэрлэгчид онцолж талархал илэрхийлсэн юм.